Цалинтай ээжийн 50,000 төгрөгийн одоо энэ асуудал бол яг үнэндээ баг Монгол ээжүүдийг одоо доромжилж байгаа хэрэг гэж хэлэхэд бол одоо нэг амар одоо хатуудахгүй байх гэж бодож байна. Миний хувьд бол энэ цалинтай ээжийн тухайн асуудлыг Улсын хурлын гишүүн болсон цагаас хойш хөндөж ярьж явж байгаа. Зарим нэг хэсгүүдэд бол одоо манай зарим улсын хурлын гишүүд те энийг бол бүрэн одоо 500,000 болгох боломжтой байна. Их усөөр нь тодорхой байна гэж ярьж исэн. Харин засаг солигдмогц бол одоо энэ асуудлыг бол ярихаа болчихж байна. Миний хувьд бол аль засаг нь хинэн засаглахаас үл хамааран энэ асуудлыг бол ярьж байр суурь илэрхийлсэн хിവэрэ байгаа. За тэгээд одоо яг энэ төсвийн хүрээний мэдээлэл одоо хилцэж байгаа үед ялангуяа одоо энэ 2027 оны төсвүүдээр энэ цалинтай ээж хөтөлбөрийг дахин нэг хараач. За ядаж хүүхдийн мөнгө 100,000 олгож байна. Энийн хажуугаар 0-3 насны гэртээ хүүхдээ хараад сууж идэг ээжүүдтэй ядаж сарын 100,000 төгрөг болгож нэмэгдүүлээч. Дээрээс нь энэ цалинтай гэдэг нэршлиг нь өөрчлөж. Тэгэхгүй бол энэ өөрөө ингээд нэг тийм шууд утгаараа бодит одоо нөлөөгүй юм шиг боловч алсуураа энэ гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүний үнэлэмжийг шууд 50,000 төгрөг гэж үнэлж байгаа нь энэ өөрөө зүгээр ингээд хүний үнэлэмжийг үнэхээр байхгүй болгож байгаа зүйл байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр хөдөлмөр хөлсний одоо доод хэмжээ чинь 792 мянга байна шүү дээ. Гэтэл цалин гэж нэрлэлчээд тэ цалингийн доод хэмжээндээ хүрэхгүй. Доод хэмжээ итгээл одоо тэ ийм дүнгээр одоо хүн яг өнөөдөр юу авч хүрэлцэх вэ? Одоо жишээлбэл би одоо хүүхэд маань хөхөөр хооллохгүй нэмэлт хичээлээр хоолдог. Тэгэл одоо нэмэлт хичээл авахад л одоо нэг удаагийн одоо хайрцаг сүүчнэл тэ 70-аас 100,000 орчимд байгаа. Ядаж нэг хайрцаг сав одоо сүү аваад хүрчих хэмжээний дөнгө нь өгчөөд те ядаж ээжийн дэмжлэгч юм уу те юу гэдгийг ээжүүдэд нэмэрч гэдэг юм уу те ингэж нэрлэхгүй бол энэ өөрөө нийгэмд ээжүүдийн эзлэх байр суурийг үнгүүдүүлж гин гэж би хувьдаа харж байгаа. Мөн түнчлэн ядч л одоо хүүхдээ хараа сууж байгаа ээжэд те наад зах нь за өөртөө биш юм а гэхэд те ядч л хүүхдтэй 2 уут живх аваад хөрчих мөнгө бах. Эсвэл нэг савсуу аваад хөрчих хэмжээний ядаж ийм мөнгөнд дөнгө олгож ээж энэ өөрөө одоо үнэхээр хүн ам зүйн бодлогод нөлөөлөх үедтэй одоо эргээд ээж хүнийгдээ ядчил одоо юу гэдгийг одоо бид нар чи ээжүүдийг төр ингээл алдаршуулъя те ингээд гэтэл яг үнэндээ бодит ингээ уялдаа холбоог нарахаар маш хийсвэр байгаа байхгүй. Тэгээ зөвхөн одоо алдар гэдэг зүйлээр хүний алдар те урам одоо бадарч гэд ботхоор ийм хийсвэр зүйлээр хөөцөлтөө болоод үнэхээр хүн ам зүйдээ одоо тий хувь нэмэр оруулах хүн амаа өсгий эдийн засгаа тэлье тий хүчрхэг улс олъё гэж бодоод байгаа юм бол анханасаа нялх няраа цагаас нь ахуулаад тэр нялх няраа иргэнийг боожуулж байгаа ээжийг ч гэсэн хамтд нь сэтгэл санааны тий эдийн засгийн ийм одоо нийгмийн одоо нэмрүүдийг бодитоор өгөөд явах хэрэгтэй байхгүй тий яг ингэж ярихаар бол нөгөө талд одоо 500,000 болох боломжтой гэж хэлсэн хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө талд бид нар өөрсдөө жил болгон төсөв хэлцээ сууж байна. Яаж энэ тэндээс таналт хийж те яаж одоо ингэж хүрэлцэхгүй байгаа тухай байнга одоо их усрын бодитоор харж ээж 500,000 гэж бол попорход бол хэцүү. Яагаад гэвэл энэ 500,000-ыг дагаад босод үнийн инфляц ямар хэмжээнд хүрэх вэ те. За энийг дагаад одоо үнийн хөөрөгдөл яах вэ? Энийг дагаад нөгөө талд татвар төлөгч иргэдийн татварын одоо дарамт хэдийн хувиар өсөх үү гэдэг асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ингэж ярихын хооронд бодитоор хүүхдэд нь 100,000-ыг олгож гин ээжд нь нас 100,000-ыг олгоод явал бас жоохон ч гэсэн тий энэ бол өчүүхэн л одоо зүйлэлтэй. Гэхдээ бас яхав ядчил цалинтай ээж гэснээр 50,000 гэснээс л хамаагүй дээр байх гэж бодож ийм байр суурьтай байгаа. Хүн ам зүйн бодлогын хүрээнд их бас яваад байгаа юм тийм одоо улсын хурлын шүүнээр хууль нь орж ирж шүү дээ. Олон хүүхэдтэй ээжийн тэтгэмжийн асуудал гээл тийм. Энэ дээр таны байр суурь хэрэг. За одоо Монгол эмэгтэй хүн дасан туршдаа 2 хүүхэдэл төрүүлж ингэж байгаа байхгүй. Өмнө 6 талаа гэсэн тийм ээ. Одоо ингээд яг улсын хурлын гишүүд ингээд ээж нар төрхөө болж гин гэлтэй энэ нь одоо ингээд юу гэх юм ингээд яг ээж нарын өөрсдийнх нь одоо сэтгэлийн одоо шийдрийн асуудал юм шиг зарим үед ярьж байгаа энэ бол маш буруу л да. Энэ төрөлтөнд чинь шууд нийгмийн эдийн засгийн цаг үеийн нөхцөл байдлын те за орчны гэдэг одоо маш олон таатай таагүй зүйлсүүд нөлөөлж ээж хүмүүс өнөөдөр хэдэн хүүхэдтэй болох вэ? За нэг хүүхэдтэй болъё. Тэр хүүхдийг хэдэн төгрөгөнд тий одоо өсгөж үржүүлж сайн боловсрал, эрүүл мэндийн суурьаар хангаж тий одоо Монгол улсын иргэн болох вэ гэхэд үнэхээр бас хэцүү байгаа байхгүй тий. Өөрөөсөө тэр
бодит одоо тий сайхан нөхцөлтэй улс оронд бол хүмүүс хүүхдийн тоонд санаа зовхгүй байгаа зү. Яагаад хүмүүс хүүхдээ бага тооны хүүхд төрүүлээд те ингээд энэ өөрөө нөлөөлөх хүчин зүйлийн учраас одоо өсөхөд бэрхтэй эдийн засгийн нөхцөл байдал бэрх гэж үзээд байгаа юм. Тэгэхээр энэ өөрөө тэр чигээрээ нөгөө талаараа манай Монгол улсын нийт одоо ерөнхий одоо эдийн засгийн байдал те зөвхөн эдийн засаг гэх байхгүй нийгмийн байдал те орчны байдал гэдэг маш олон асуудлууд хүчин зүйл нөлөөлж штэ. Тэгэхээр зэрэг энэ бүх зүйлүүд нөлөөлж байгаа учраас ээжүүд төрөхгүй байгаа юм. Харин бид нар ээжүүдийг төрөөч те алдар гавья шагнал өгье гэхийн оронд бид нар энэ орчныг хэрхэн яаж сайжруулах вэ? Хэрхэн яаж боловсрал эрүүл мэндийн сайн суурьаар төрсэн хүүхдийг тодорхой наснд хүртэл Монгол улс одоо халамж гэж ярихгүйгээр ийм сайн суурьаар хангах вэ гэдэг энэ зүйл дээр л бодлого уралдаж явах хэрэгтэй болохоос ш төрөөд бай бид та бүхнийг урамшуулад алдар дихийн одон өгөөдэй гэснээрээ ингэртэй тэмдэг зүснээрээ хүний алдар бадарчихгүй байхгүй. Гагцгүй тэр хүмүүсийн хүүхдүүдийг ямар эрүүл мэнд боловсролын суурьтай ямар одоо суурьтай хүн иргэн хүн болох вэ гэдэг чинь өөрөө тэргээр л одоо их хүний ер нь бол алдар үнэлэгдэн штэ. Гэтэл ингэх гэхээр өөрөө их хүнээс шалтгааллахгүй хүчин зүйлүүд байгаад ш. Тэр энэ тал дээр бол одоо үнэхээр бас бодлогын хүрээнд өргөн одоо цар хүрээнд яригдах асуудал болохоос ш зүгээр ингээд бас хийсвэр авах гэж бодчих.